За өчигдөр шөнө ингээд би price fair-тэй ингээд хүүхдүүдтэй PPT-д байж илаа. Тэгсэн чинь заяа. Гинт шивэр төрцөн. Тэгээд шууд за шиврээс Hellfire torch удаа тэр нь унвал gold race тэр үгүйсээ gold race авах юу байхгүй. Тэр нь унвал шууд gold race авнаа гэд тэгээд бид нар бөөнд очиод манай сэр хүүхдүүд маань зодохгүй зөвхөн надаар зодуулаад дэмжинд болонгууд нь бөөнд ам зодоод тэгээд яг унсан чинь яг алсан чинь андаа унтсан. Надаа унтсан. Торч унгачаад Hellfire торч унгачаад нөгөөхдөөс асууад одоо ер нь хаашаа явах уу гэсэн чинь 100 эктоплазм хэрэгтэй гэсэн. Тэгээд 100 эктоплазм байгаа болохоор шууд энэ хүн дээр ирээд торч урьж агаад голрис авчдаг бил. За эктоплазм 100 эктоплазм байх хэрэгтэй байна. Энээс 100 ширхэг байх хэрэгтэй байна те. Энийг болохоор энэ газар фармцж авна тийм үү? Зөв үү? Тийм. Сонгоцсон доктор. Голрис ёо. За ингээд хэдүүлээ ерөөд бол goal болцсон гэсэн үг заяа. Тэгээд гэхдээ эн чинь зүгээр V1 гэсэн үг шүү дээ. Одоо хэдүүлээ V2 болгоно. V2 болохдоо бус racer-тэй адилхан 3 цэцэг олно. Тэгээд let's go. Тэгээд улаан шар цэнхэр цэцэг яг хаана байдгийг мэдэхгүй байвал яг энэ дээр гарч байгаа бичлэгийг үзээрэй. Юу god crack энд байгаа. Та нарын YouTube дээр та нарын хоолойг оруулж зүгээр үгүй. За цэнхэр цэцэг нь шүн төрд юм билээ. Тэгээд шүн байгаа юм чи хэдүүлээ цэнхэр цэцэг олчих. За guys болгоомжтой өрөө та нар авчваа. Би тэр авч болохгүй. Болохгүй л. За баялан дээр албаа. Би телепорт хийлээ. Энд. Авчихна уу? Тэгвэл дагаа та шарыг авна. Үгүй хаш. Үгүй. За guys баярлаа. Би яг энэ надад ганц байхгүй рейс. Онцоо. Окей guys. Victory. Яваарай. Окей. За. Окей. Хоёр нь болсон. За ингээд B2 маань ерөнхийдөө болцсон. Одоо B3 авахын тулд Sunflower-ын дэдэг нууц ийм нэвтрдэг газар руу орно заяа. Тэгээд энэ дээрээс рейсийн квестийг авна. Ямар ч хамаагүй рейсийн квест байдаг. Mink бол бочин chest олно, Shark бол CB-ст олно, бла 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 гэдэг бичлэн дээр хэлсэнчлэн гэж ийм өөр байдаг шүү. За тэгээд миний квест болохоор ерөөсөө 5 хүн алах байсан. Тэгээд манай премиум хүмүүс надаа бүгд үхээд тэгээд ерөөдөө миний квест болсон шүү. За ингээ V3 авцсан. Одоо V4 авцгаая. Өргөшөө! Маахан ярьж болно шүү. За шүн болсон. За ийм бичиг гарч ирнэ. За тэгээд чад mirror хэрэгтэй. Тэр нь болохоор Loki-гээс онно. Тэгээд мэрэж олоод гэрээ олцсон байх хэрэгтэй. Энэ хоёр бичлэгийг үзээд ороод ирсэн бол V4 авнаа. За ингээд орлоо. 3 өөр төрлийн рейсүүд байх хэрэгтэй шүү. За энэ болохоор бойлох шүү. Тэгээд бүгд өөр өөр хаалган дээр очоод байж өөрөө. дахиж сайлбарлаад амар тэнэг хөрс таа. Та бүгд зэрэг гарсан бол ихэд болно. Бүгд яг mirror олоод гэрээ олцсон байх хэрэгтэй. Let's go л их чинь. Бидрийг алах юм. За. Ингээд загас битэрээсээ гөр. За ингээд ерөнхийдөө 3-4 орно. Өнгөд амьд үлдсэн л ер нь яа. Тэгээд за ингээд чи ал. Ва чи яа шинэ гараад ирв. Дагаал юу нэг юм. За ингээд чи ихний гэрээ хийж байгаа юм аа. Нарда хэсэн байхгүй. Ихний гэрээ үлээ. Оо надад фраг байхгүй шүү. За ингээд трейн хийж байгаа юм байна. Одоо эндээс ингээд квест авна гэсэн үг заяа. Тэгэхээр чи одоо 3 удаа хуурна. За одоо энэ дүрцээр тэгэнгүүт ирээд за guys.
За ингээ 3 хуурчлаа. Эхнийх дээр 3 хувираад дараагийнх дээр нь 2 дахь гэрнийхэн трейн дээр 5 хувирна. За одоо хэрэг болцсон бол чам 1000 фрагаар чи худалдаж авнаа гэсэн үг. Тэгээ 1000 фраггүй бол тэгээ над чи ингээд. Гэтэ энийг full moon биш хизээс ирээд ингээд энийг хийж болно шүү. За ер нь дараа эдээ одоо гэсэн. Тэгээд та дараагийнхаа триал хийх бэлэн боломжтой болно гэсэн. Гэр 2 гээд яваад тэгээд дахиад трейна хийн. Гэр 2-ын трейн гэж дуудана. Зөв. Гэр 2-ын трейнийг болохоор 5 хувирна. Гэрнийхээ 3 хувирна. 3-ыг болохоор 3-ыг 3 удаа хийдэг. За 3-аас 1, 3-аас 2, 3-аас 3 гээд 3-аас 1-т нь 5 минут гээд 85 гээд 10 минут 15 минут гэж явдаг лөө. За тэгээд гэр 4 нь болохоор гэр 4 нь ятаа байдаггүй. Тэгээд гэр 4 юусэн болгоор амжилт уу. За тэгээд бичлэг маань энэ рүү дөндөрлж гин. Йоо ямар сүртэй харагдд юм бэ. Манайхан ойлгосон байх вид рүү авахыг аваад ямар тэнийг төгсгөө. За бичлэг маань энэ рүү дөндөрлж гин. За тэгээд энэ үрт үзсэн хүмүүстээ баярлалаа. За тэгээд бүгд лайка дараад тонхоо дараагаад за тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай. Peace. Миний бодлоод үл шиг хорон цуглаа. Тэнгэр төрсөн ч бороо болон орохгүй. Хиниш мэдхгүй газар ганцар суугаа. Өглөө болтол үлдээ гэртээ орохгүй. Намайг чи мэдхгүй байж надад юу хэлэхгүй. Өдгөрлэн далаа чи сэлүргүй яа сэлэхгүй. Ганцаараа байхан сайхан гэж хэлсэн ч өөрөө гайхан. Ямар ношин болоод байгааг мэдхгүй байхан сайхан.